За би Дунтуу аймгийн Холд сумын Олдхоогийн малчин Тавхайн Дамарчлуу гэдэг хүн байна. Сургууль төгсөөл малчин болсон. Аав ээжээ гардаар 16-тай нэгдлийн мал хүлээж авч маллаад одоо 96 оноос хойш 44 дахь жилдээ мал малж байгаа юм да. 90 он гараад нийгэм өөрчлөгдөөд мал хувийг шилжиж ирээд 96-7 оноос манай ээжээ гантаад эхэлсэн. Тэгээд 99 оны тулай жилийн зуудагддаг бол биднэрт нэлээд том сургамж өгсөн. Тэгээд энэ дээр нэлээд дүгнэлт хийж нутагтаа 2000 онд нүүж ирсэн би өмнө говийн нутгаас. Бүлэг хоршоо болж хамтарч нэгдээгүй малчдаас бүлэг хоршоо болоод сургалт зөвлөгөөнд орж энэ тэнд явж юм үзэж харж тэгээ Америкийн нэгдсэн улсад болдог олон улсын шилүүлэл эсгэл худалдаа Диневер хотод болдог. Тэрнийг очиж үзэж харж тэгээ Бэрмээр аж ахуй гэдгийг үзээд орон нутагт бас яаж малаа маллуул зүй зохистой бэ гэдэг санаа төрж бодож ийсэл тэгээ өөрийнхөө бодсон сансан хэмжээндээ бас нэг жаахан бэлчээр хаших юм байна гэдэг ингээ хашсан. Хашсан бэлчээр энэ талбай тарин сум орон нутаг аймаг захиргаа одоо дэмжлэг үзүүлж гөөрмөө ус гаргаж өгöd. Тэгээд ус чандман эрднийг хүртэж тэрнийхээ буян хариулах гэж бас тэрний буянд бас энэ мод тарьж тэгээ малынхаа үс тэжээлийг тарих хүмүүс нь бас өөрснөө хүнснийхээ ногоог өөрснөө тарих ийм л юм түүхэд огцуулаад сургах ойр цаахалтынхаа айл амьтныг бас дуур ажлыг хийх байх гэж ирээдүйд олон айл ийм болох болов уу гэж бодож байгаа та.